За баярлалаа. Алтан гэрэл сайдын хууль зүйн сайдаар томилогдсноос одоо хойш анхны багц хуулиуд орж ирж байна. Тэгээ хүний эрхийн хангах энэ одоо багц хуулиуд орж ирж байгаа нь сайшаалтай байна. За гэхдээ энэ хэдэн хуулиар зогсохгүй гэж бодож байгаа. Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгж байгаа 900 гаруй хуулиуд дээр бараг бүх хууль дээр л хүний эрхийн зөрчлүүд байгаа. Тэгээ та бүхэн ер нь энэ одоо мөрдөгж байгаа хуулиуд дээр хүний эрхийн зөрчлийн асуудал, эрхийг хязгаарласан асуудал ер нь нэг үрчлэн судалгаа хийж үзсэн үгүй юу? Яагаад зөвхөн энэ нэг 10-11 хуулийг оруулж ирж байгаа юм? Дараа нь дахиад одоо ээлж дараагаараа хүний эрхийг хангахтай холбоотой хуулийн зөрчлүүд орж ирнэх гэж би хувьдаа бодож байна. Энэ хуулиуд. Тухайлбал одоо бид нар сүүлийн үед үндсэн хуулийн цэцгийн 3-4 дүгнэлтийг хэлэлцэж шít. Хүлээн зөвшөөрөөд хүлээж авч байна. Энд чинь өөрөө улс төрийн эрх, эвэлдэн нэгдэх эрх, хэн нэгэн давуу байдлыг олох, за тэгээд тэгш байх зарчмыг алдагдуулсан сонгуулийн хуулиндаа л ингээл бас л одоо хүний эрхийг зөрчсөн, энийг улсын хурал хүлээн зөвшөөрч, хүлээж авч хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах гал явж шít. Тийм учраас ер нь маш олон хуулиуд дээр. Тэгээ би энэ нэн тэргуунд орж ирж байгаа хууль дотор Алтан гэрэл сайд нөгөө иргэний эрхийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэл биелэлт маш хангалттай байгаа. Одоо би таныг одоо бас нэг номерт энийг оруулж ирнэх гэж бодсон. Яагаад оруулж ирсэнгүй вэ? Өнөөдөр иргэний эрхийн шүүхийн шийдвэр гүйцэтгэл биелэлт 30% явж байгаа. Тэгээ энэс чинь болж маш олон хэргийн одоо хохирогч, иргэд хохирж эд материал, эрүүл мэнд, за сэтгэл санаа, эдийн засгаараа хохироод явж байгаа. Яг нь эрүүгийн эргийн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэл бол одоо 90% яваа. Гэтэл иргэний эргийн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн биелэлтээс болж иргэний эрх зөрчигдөх асуудал бол маш түгээмэл байгаа да. Тэгээ энийг би одоо орж ирэх юм болов гэж бодсон. Та бид нар чинь бас энэ чиглэлээр гадаад дотоодын хуулийг судалж очиж үзэжсэн. Энэ одоо хууль яагаад орж ирэхгүй вэ? Энэ хизээ орж ирэх юм? Наад зах нь л одоо дийлэнх болох нь одоо нөгөө гэр бүл салалт, түүнээс үүдэлтэй одоо хүүхдийн тэтгэмжээ олохгүй байх асуудал ч л одоо хамаг их хувийн эзэлдэг юм л шүү дээ. Энээс болоод тухайн хүүхдийн сурах, эрүүл аюулгүй орчинд одоо ажиллаж амьдрах гэдэг ингээд эрхүү зөрчигдөж байгаа гэл асуудал байвал байгаа. Энэ дээр одоо та цаашдаа юу бодож байна вэ? Хизээ оруулж ирэх вэ? Энэ дээр нэг хариулт өгөөч. За ер нь бол бусад багц хуулийн хүний эрхийг хангахтай холбоотой энэ хуулийн төслийг бол дэмжиж байна. Хүний эрхийн зөрчлүүд тодорхой хэмжээнд буурж байгаа нь сайшаалтай байна. Гэхдээ энэний цаана үүгээр зогсохгүй маш олон одоо улс төрийн эрх, эдийн засгийн эрх, эвлэлдэн нэгдэх эрх, үзэл бодол жагсаж цуглах эрхүүд гэдэг одоо бүгд шилээ дараад хүлээж байгаа шүү дээ. Энэ эрхүүдийн асуудал, энэ хуулийн зөрчлийн асуудлууд бас одоо үе шаттайгаар орж ирнэ гэдэгт найдаж байгаа шүү. За энэ дээр нэг хариулт өгч. За Алтан гэрэл сайд хариулт өгье. За сандагч өгшөндөө баярлалаа. Тэгээд энэ хэвлэлийн эрх чөлөөний тухай, жагсаал цуглаа их журмын тухай, за яг одоо бас залгуулад бид нар эрүүгийн эрхийг хэн шийдвэрлэх тухай хууль буюу эрүүгийн процесс хүний эрхийг хангах тухай гэдэг хуулиуд маань ингээд цаашаа явна. Бид бол энэ Монгол улсад хүний эрхийн төлөв байдал, тулгымцсан асуудал гэдэг судалгаан дээр ер нь үндэслэж Монгол улсын 800 хуульд хийсэн энэ хүний эрхийн судалгаан дээр үндэслэж бид нар явж байгаа. Хүний эрхийн зөрчлүүд бол байгаа. Гэхдээ янз янзын статистик тоо баримт байгаа. Бид нар сая цэцгийн төгөлттэй холбоотой асуудал гардаг шиг бид энэ асуудлуудыг цааш залруулахын төлөө ингээд ажиллаа дараа дараагийн хуулиудыг өргөн бариад явна. Өнөөдрийн 11 хуулиар хязгаарлагдахгүй гэдгийг хэлье. За иргэний эрхийн шийдвэр гүйцэтгэлийн хуулийн төсөл яг энэ 7 хоногт бэлэн болж дууслаа. Одоо бид эрүүгийн эрхийн шийдвэр гүйцэтгэл буюу энэ 20 анги хоригдлуудын хөдөлмөрийн чиглэлийн өөрчлөлтүүдээ хийгээд дуусчвал эх 7 хоногийн нэгд өдрөөс эхлээ холбогдох байгууллагууд руу саналд гаргаж байгаа. Тэгээд энэ чуулгандаа бид нар багтааж, энэ хаврынхаа чуулганд багтааж өргөн барих төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа. За бидний ер нь явсан туршлага судалсан нэг ялангуяа холбооны бүгд найрамдах Герман улсын шийдвэр гүйцэтгэлийн энэ туршлагаас судалсан
За бусад орны хууль тогтоомжоос бид нар туршлагыг авсан зүйлүүд одоогийн манай хуулийн төсөлд нэлээд зөнгөлөх байр суурь эзэлж байгаа. За тухайлах юм бол одоо түрүүн эдгээр гишүүн тэр үүргийн тухай асуудал ярьсан. Хүүхдийн тэтгэлэгтээ үүргээ биелүүлдэггүй одоо тийм эцгүүд мянгаараа байна. За ямар нэг хариуцлага яригддаггүй ингээд аргалаад яваад байдаг. Энэ хүмүүст бид нар төрөөс үзүүлж болох үйлчилгээг ямар хүрээнд хязгаарж болох юм бэ? Үүргийг биелүүлэхийн тулд яаж бид нар албадлагын арга хэмжээ хийх юм бэ? Энийг боловсруулахгүй болох ёо. За дээрэс нь ямар нэг байдлаар хөдөлмөрийн чадваргүй, ажил хөдөлмөр их болцоогүй ийм хүмүүстээр гарсан тэтгэлгийг бол бид яг Герман улсын жишгээр энэ сангаас буюу төрөөс бий болгосон сангаас өгөөд эргээд тэр этгээдүүдээс ямар нэг замаар олж авдаг энэ систем рүү бид нар шилжихгүй бол болохгүй байна. За дээрэс нь иргэний иргэн шийдвэр гүйцэтгэлийн бол энэ процессын хуультай бид нар холбогдох байгууллагууд руу танилцуулангууд жишээлбэл банкны төлөөллүүд манай хуулийн төслийг харчаад бол тэгж ийсэн. За яг ингэж батлагдаж чадах юм бол бид нар жишээлбэл банкны хүү бууруулна гэж одоо хууль батлах биш. Ийм хуулийг батлаад өгвөл бидний энэ активын чанар сайжраад банкны үйл ажиллагаа хурцсаад харин жинхнээсээ хүү буурахад нөлөөлөл болно шүү гэж одоо ийм тайлбарыг хүртэл хэлж ийсэн. Тэгэхээр иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийн хууль бол эрүүгийн иргэн шийдвэр гүйцэтгэл нийлээд шүүгэн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинжилсэн хариулга тун удахгүй орж ирнэ. Тэгээд тэр үе та бүхнийг бас дэмжиж өгөх хүсье. Энэ сандаг учрагшин чухал зүйл хөндөж байгаа нь энэ бас энэ хуулиудад байгаа хүний эрхийн зөрчилтэй заалтууд гэж яриад байгаа. Мэдээж одоо энэ байхгүй бол янз янзаар л асуудал тандаад байдаг. Тэр 2021 онд хийсэн одоо манай энэ улсын хурлын гишүүн Баасан Жаргалаар ахлуулсан хуульчдын баг ажиллаад үндсэндээ нэг 314 хуульд 18 хуульд заалт тус бүрээр нь судлаад үзэхэд нэг 800 гаруй заалт бол хүний эрхийн зөрчилтэй байна гэсэн урьдчилсан тийм дүгнэлт гарцсан байдгийг. Одоо ном тохиомлол нь хүртэл гарцсан. Энэ дээр улсын хурлын гишүүд бас тэр ном тохиомлолтой танилцаад өөрсдөө бас энэ хуулиудын хүний эрхийн зөрчлийг арилгах дээр санаачлаг гаргаад ажиллах бүрэн боломжтой. Тэгээ өнөөдөр энэ хэлсэн хууль тогтоомжийн хууль хэлцэгтээ батлагдсны дараа бас энэ боломжууд бас өргөн хүрээгээр нэгдэх боломжтой гэж бол үздэг юм байлээ. Тэгэхээр олон хууль дээр ийм асуудлыг хөндөх боломжтой. Нэгдүгürt байгаа заалт нь өөрөө хүний эрхийг зөрчиж чинь гэдэг нэг асуудал гарч ирдэг. Хоёрдугаарт шин тутамд бий болж байгаа харилцааг зохицуулж чадахгүй байгаа хуулиуд нь бас хүний эрхийн зөрчил үүсгэж чинь гэдэг ийм ойлголт бас гарч ирдэг. Тэр эдгээр асуудлыг өргөн хүрээгээр авч үзэж явбал зохимжтой гэж улсын хурлын талаас бол харж байгаа. За бүрийн Батчим гишүүн асуулт асууя.